Мэдрэлийн тогтолцооны үйлчлэгийг хийхдээ энэ чиглэлд үйлчлэгчээ өөрийнхөө зүүн гартаа суулгаад өөрийгөө танилцуулна. Үүнийхээ дараагаар өвчтөнтэйгөө танилцсан тухайн өвчтнийхөө овог нэр, нас хүйс, яс үндэс, тогтмол хаяг, ажлын газар, албан тушаал зэрэг ерөнхий паспортын мэдээллээ цуглуулна. Үүнийхээ дараагаар өвчтнийхөө үндсэн зөвөр шаналгааг асууж тодруулна. Үүнд ямар нэгэн өвдөлтийн шаналгаа байгаа бол тухайн өвдөлтийн байрлал, өвдөлт хаашаа дамжиж байгаа, өвдөлт юуг санагдуулж байгаа, мөн эрч хүч, өвчин эхэлж буй хугацаа, хэр зэрэг удаан үргэлжилдэг, мөн ямар зүйлд өвдөлт намдаж эсвэл ихсэж байгаа, юуны улмаас өвдөлт эхэлсэн, мөн өвдөлтийг дагалдаж ямар зөвөр шалгаа гарч байгаа зэргийг асууж тодруулна. Мөн өвчтнөөсөө ерөнхий зөвөөрүүд болон нэмэлт зөвөөрүүдийг асууж тодруулах шаардлагатай. Үүнийхээ дараагаар одоогийн өвчтний төвөндөө орно. Үүнд өвчин анх хизээ эхэлсэн, анх ямар зөвөр шаналгаагаар өвчин эхэлж байсан, өвчин энэ өвчнийг эхлэхдээ юутай холбоотой гэж өөрөө үзэж байгаа, мөн тухайн өвчтөн эмнэлэгт ирэхээс өмнө ямар эмчилгээ, ямар шинжилгээнүүд хэрэгжиж байсан зэргийг нь асууж шалруулна. Үүнийхээ дараагаар амьдралын төвөөс нь өвчтнийхөө товч намтрыг, амьдрал ахуйн нөхцөл байдал, ажил хөдөлмөрийн нөхцөл, урьд өвчилж байсан гэмтэл, мис асал зэргийг нь асууна. Мөн тухайн өвчтөн ямарваа нэгэн халдварт өвчнөд хамрагдаж байсан эсэх, мөн хаашил, удамшлын асуумж, хорц зуршил, урьд өмнө хэрэгжилжсэн эмийн бодис болон эпидемиологийн асуултуудыг нэмж асуух шаардлагатай. Мөн эмэгтэйчүүдээс сарын тэмдэг, мөн төрөлтийн байдлыг нь нэгтлэн асууж шалруулна. Үйлшүүлэгчээсээ энэхүү өвчтнийх нь анамнезийг авсныхаа дараа бид нар тухайн өвчтний ухаан санааны байдалд үнэлгээ өгч болох юм а. Тухайн өвчтөн сэргэлэн цовоо асуусан асуултанд зөв хариулж үйлдэл хөрөн оновчтой орон зай цагийн баримжаал сайтай байвал ухаан санаас харуул гэж үгнэнэ. Харин сэргэлэнгийн төвшин буурсан, нойрмог, анхаарал нь амархан сарниндад гадны цочролт мэдрэг болон оновчтой төргөн бус хийж орон зайн баримжаалал алдагдсан байх юм бол ухаан санаа бүдгэрсэн гэж үзнэ. Харин өвчтний сэтгцийн үйл ажиллагааны идэх буурч, цочролт удаан хариулж, унтаа байдалд орсон бол ухаан санаа дөжирсөн, баларцсан буюу стопор гэж үнэлнэ. Харин сопор буюу ухаан алдалтын гүн хэлбэртэй байх юм бол өвчтөн орон зай цаг хугацааны баримжаа алдагдан, нүдэн наниастай асуусан асуултанд ганц хоёр үгээр хариулсан гадны цочролын нөлөөд нойроос арай ядан сэрж байх болно. Харин комын байдалд орсон өвчтөн гадны ямар нэгэн цочролд хариу өгөхгүй, дээд мэдрэлийн үйл ажиллагаа гүнзгий сааталтай байгаа болно. Нүдний харааг тусгай хүснэгтэр нүдний угийг офтальмоскопоор шалгадаг. Харааны талбайн тусгай аргачлалаар шалгадаг бөгөөд тархины цус харуулттай өвчтөнд харааны талбайн гажиг идрэх магадaltaй байдаг. Мөн харааны болон нүд хөдөлгөгч мэдрэл хүүхэн харааны хэлбэр хэмжээг барууныг нь зүүнтэй харьцуулах замаар үзнэ. Хэрэв хүүхэн хараа хоёр талд ижил биш байгаа тохиолдолд том байгаа талыг нь эхэлж бичнэ. Харин эмгэгээр жижигэрсэн та байвал тухайн талыг нь эхэлж бичдэг. 3 дугаар мэдрэл буюу окуломотор, 4 дугаар мэдрэл буюу трохлеарис, 6 дугаар мэдрэл буюу абдусенс мэдрэлийн үйл ажиллагааг шалгахдаа бид нар мэдрэлийн алхахыг ашиглан нүдийг 4 зүг 8 цохист нүдний алимны хөдөлгөөнийг чөлөөтэй эсэх, нүд хялар эсэх, нүдэнд юм хоёрлогдож харагдаж байгаа эсхийг шалгахдаа үзэх болно. Үүнд мөн бид нар нүдэнд нистагийн илэрч байгаа эсхийг хэрвээ илэрч байгаа бол босоо, хөвтэй, эргэлтэд, холимог алин болохыг нь үзнэ. Мөн бид нар нүдний хүүхэн хараа чөлөөтэй байгаа эсхийг харахдаа конвергенс, дивергенс, диплопи зэргийг үзэх хэрэгтэй. Мөн бид нүдний аккомодацийг үзнэ. Үүнд өвчтөн холын зүйлийг харж байгаа үед нүдний хүүхэн хараа өргөсч, ойрын зүйлийг харж байгаа үед хүүхэн хараа нэрстаг. 7 дугаар хос мэдрэл буюу нейросоциал эцэг эмч өвчтөнтэй уулзсан үеэсээ л түүний нүүрний байдлыг сайтар ажиглах хэрэгтэй. Өвчтний нүүр нь мөрөөсөн, хамар уруулын нуглаа хоёр талд өөр байгаагаас нүүрний булчин татгонж байгаа, хэвийн бус хөдөлгөөн хийж байгаа зэрэг ажиглагдвал эмч өвчтнийг сайтар ажиглах хэрэгтэй. Үүнд эмч өвчтнөөс хөмсгөө дээш үргэхийг, хөмсгөө зангидахыг, нүдээ чанга андахыг, мөн хүчээр нээх гэж оролдох үед арьс ансгаар байгаа эсхийг, шүдээ ярзайлгах, инээх, жавжаа үлээж бөмбөлгөх, мөн үнсэх зэрэг хөдөлгөөн хийхийг өвчтнөөс хүснэ.
Нүүрний мэдрэлийн нэг талын саажилтын үед өвчтний инээх нүүрийн бусад мэдрүүлүүд цаасан талд завж унжилсан байдлаар илэрнэ. Мөн нүдээ аних үед нүүрний захын мэдрэлийн саажилтын үед бээлийн хам шимж гарч ирнэ. Өрөөс нь нүд анихдахгүй байгаа шинж болон хамар уруулын нуглаас зэрэг тэнийсэн шинж гарч ирж болно. Үүнд өвчтнийхөө баруун талыг нь зүүн талтай нь харьцуулах хэрэгтэй. Мөн бид нар лаг офтальм буюу өрөөс нь нүд бүлтийсэн шинж байгаа эсхийг харна. Мөн бид хүүхэн харааны гэрлийн урвалыг үздэг. Нервус оптикусаар их хэмжээний гэрэл орж ирж байгаа үед энэ нь рефлекс нь төвийн бөөмд очоод үгээр нүд хөдөлгөх 3 дугаар мэдрэлээр дамжуулан хүүхэн харааг нэрсгдэг. Харин гадаа орчинд баг гэрэл байгаа тохиолдолд их гэрүүлэх оруулах зорилготойгоор нүднийхээ хүүхэн харааг өргөсгдөг байгаа. Мөн өвчтнөөсөө хилээ гаргахыг хүснэ. Төвийн гаралтай саажилт байгаа тохиолдолд эсрэг талын булчингууд хүчтэй агснаас өвчтэй тал руу хил төлөгдөнэ. Харин захын гаралтай хилний мэдрэлийн саа байгаа тохиолдолд өвчтэй тал руу хил татагдж байгаа шинжийг бид олж харна. Гурвалсан мэдрэлийн хөдөлгөөний ширхгийг шалгахдаа бид нар гурвалсан мэдрэлийн 3 салааг хуруугаараа тэмдэрч үзхийн гамт чамархан болон зажлуурын булчин тэмдрээд шүдийг нь зуулгаж булчин хэрхэн чангарч байгааг үзнэ. Мэдрэхийн ширхгийг нүүрний баруун зүүн талд үзүүртэй зүйлээр ижил хатгаж үзэхэд ижил тэмдрэгдэж байгаа эсэх хоёр талд адил эсхийг нь асууна. Мөн халуун хөдний мэдрэмжийг шалган хүрэлцэх мэдрэмжээр хөвөнгөөр орчиж мэдэрч байгаа эсхийг нь үзнэ. Мөн нүүр таллан хорсож шүдний өвчин шиг янгнаж өвдөж байгаа эсэх хил тагнаа залгуур төрөхөд өвддөг эсэх юунаас болж байгааг тодруулна. Мөн өвчтнийхөө нүүрээр зэлдэнгэрийн бүсээр өвдөлт байгаа эсхийг нь шалгана. Өвчтнөөсөө уусан зүйл нь амаар хагаж гарч ирж байгаа эсэх мөн хилний атрофиг үзэж харна. Мөн ам уруулын ам оожны эмэг рефлексүүдийг харж хүчлэн уулах, хүчлэн инээх псевдобулбар рефлексүүд байгаа эсхийг асууна. Нэмэлт мэдрэлийн үйл ажиллагааг нуруунд талаас өвчтний хүзүү хүзэж, булчингийн хатангашил байгаа эсхийг шалгаж, толгоогоо зүг бүрт эргүүлж чадаж байгаа эсэх мөр унтсан байгаа эсхийг харна. Мөн өвчтний стеноклейда мастоидус булчин дээр гараа тавьж, булчингийн тооноос хэр байгааг үзнэ. Мөн өвчтнийхөө ард талаас дал гарч ирж, жигүүр маягтай болсон эсэх мөн хүзүүний аль нэгэн булчинд гипертрофи болсон эсхийг үнэлнэ. Өөрчлөлөгчийнхээ рефлексүүдийг шалгана. Шуус харгууны рефлекс нь C5-аас C8-ийн түвшинд дэх язгууруудаас гардаг бөгөөд нервус медиалис, радиалис, мускула кутянус мэдрэлээр мэдрэлжүүлэхтэй. Хоёр толгойд булчин буюу мускулус бицепс брахи нь C5-аас C6 дахь нурууны үйлдвэрээс гарсан нервус мускула кутянусын үйл ажиллагааг шалгаж байгаа. Гурван толгойд булчин буюу мускулус трицепс брахи нь C7-аас C8-ийн түвшинд дэх үйлдвэрээс гарсан нервус радиалисын үйл ажиллагааг шалгаж байгаамаа. Эдгээр рефлексүүдийг барууныг зүүнтэй, төвийг захтай харьцуулж дүгнэнэ. Хэвлийн дээд рефлекс нь Т6-аас Т8-ийн түвшинд, хэвлийн дунд рефлекс нь Т9-өөс Т10-ийн түвшинд, хэвлийн доод рефлекс нь Т11-ээс Т12-ийн түвшинд дэх мэдрэлийн язгууруудаар нервус интеркосталисаар мэдрэлжүүлэгдэнэ. Өвдөгний рефлекс нь L2-оос L4-ийн түвшинд дэх мэдрэлээр мэдрэлжүүлэгдэх бөгөөд нервус феморилсаар мускулус quadriceps femoris-ыг мэдрэлжүүлнэ. Хүлийн улны рефлекс буюу ахиллийн рефлекс нь L5-аас S1-ийн түвшинд гарч байгаа мэдрэлийн язгуураас нервус tibialis-аар мэдрэлжүүлэгдэнэ. Булчингийн хүчлийг үзэхдээ эмч үйлчлүүлэгчийн эсрэг хэрхэн гараа эсэргүүцэлтэйгээр нуглаж байгаагаар нь дүгнэнэ. Булчингийн тооноосыг үзэхдээ араат дугуйн шинж илэрч байвал экстра пирамид тогтолцоонд, тонгоргон хотооны шинж илэрч байвал пирамид тогтолцоонд гэмтлүүлсэн байгааг харуулна. Өнгөц мэдрэхийн үйл ажиллагааг дүгнэхдээ бид нар хурц үзүүлэлттэй зүйлээр төвийг захтай нь, барууныг зүүнтэй нь, дотрыг гадартай нь
харьцуулж дүгнэнэ. Мэдрэхүйг дүгнэхдээ сегментээр буюу нугасны аль нэг үйлдвэртээ захын буюу тухайн мэдрэлийн мэдрэлжүүлэх бүсэд харин дамжуулах багцад төвийн болон захын аль дамжуулах багцдаа гэмтэл үүссэн зэргийг бид нар ялхан онцлох шаардлагатай. Гүний мэдрэхүйн үйл ажиллагааг шалгахдаа бид нар Ромбергийн сорилыг ашигладаг. Ингэхдээ өвчтөн гараа 90 градусын хэмтээгээр өргөх бөгөөд нүдний аних үед хэрэв өвчтөн дайвалзалж тэнцвэр нь алдагдаж байвал гүний мэдрэхүйн үйл ажиллагааны өөрчлөлттэй харин нүдээ аньсанж, нээсэнж тэнцвэр нь алдагдаж байвал бага тархины эмгэгтэй гэж үзэж болдог. Мөн тэнцвэрийг шалгахдаа хуруу хамрын сорилыг ашигладаг. Хэрвээ өвчтөн бага тархины гэмтэлтэй байгаа тохиолдолд заах хэсэглүүгээ ойртох тусам өвчтний салганаа улам ихсдэг. Үүнийг интенс тремор гэж нэрлэдэг. Мөн өвчтөндөө дисметри, гиперметри байгаа хэсгийг үзнэ. Мөн өвдөг үсгийн сорилыг хийж үзүүлнэ. Мөн өвчтөнгөөсөө менингийн шинжүүдийг харна. Үүнд дагдны бушуулчингийн хөшинг буюу бүдзинсгийн дээд шинжийг эрүүг игэнтэй ойрдуулах замаар үзнэ. Дараа нь бүдзинсгийн дунд шинж буюу гараа хөвлөдөр тавихад хөлний үеэр татгонох шинж илрэх, мөн бүдзинсгийн доод шинж буюу Кернигийн шинжээр өвдөг түнхний үеэр хөлийг 90 градус хэмтээн нугалахад нөгөө хөл дагаж байгаа эсхийг үнэлнэ. Мөн бид өвчтөндөө аливаа нэгэн мэдрүүл татварлын шинжүүдийг шалгана. Үүнд Ласагийн шинжийн 2 шат, Москвичийн шинж болон Лассерманы шинжийг үзнэ. За таныг хэн гэдэг вэ? Завхлан. За та аль сургуульд ямар ажил мэргэжил эрхэлдэг вэ? Би оюутан. Анагаахын оюутан. Мөн өвчтнийхөө дээд мэдрэлийн үйл ажиллагааг үнэлж, агнози, апракси зэрэг байгаа эсхийг үнэлэхийн тулд MMS-ийн шалгуураар үнэлнэ.
Та 100-аас 7-г хасна уу? 93, Дахиад 7-г хасна уу? 86, Дахиад 7-г хасна уу? 79, Дахиад 7-г хасна уу? 72, Дахиад 7-г хасна уу? 65. За. Дэлхий гэдэг үгийг араас нь үсгээр нь хэлнэ үү? Хагцын И, Х, Ил, Э, Д.